Эзэн Чингис хааны 3 дугаар хатан Исүү буюу Иесу. Эзэн хаан өөд босны дараагаар надад тангууд иргэдээс маш ихийг өгч тангууд нутгийг мэдхийг тушаасан юм. Гэтэл тангууд иргэд дотоод бослог гаргасан тул би тэндээс цөөн бүлээ авч дөрвөн хуучин байсан татар иргэдийн нутагта нүүн ирж суусан. Эзэн хааны хүснээр тэнд би засаг тогтоож чадсангүй. Тангууд руу явахдаа би баруун жигүүрт Иесүү гүн дүүгийн охин, зүүн жигүүрт өөрийн охин 3 хатны засгаар төр удирдахыг чармаасан ч зүүн талын ноёд нь миний охиныг хороогоод мөн намайг хөөн зайлуулсан. Ингээд хуучин ордондоо ирээд хүч тамираас сэлбээд эргээд тангууд улстай өгөөдөд хүүгийн ачлалд орж дайтюу гэж санаж байлаа. Тэгээд болцсон өдрөө цэргээ хураагаад тангууд улс руу дайтахаар явах гэж байтал өгөөдөө хүн цэрэг болон ардтайгаа ирээд баг ижи та хитидэж байгаа босуу. Эцэг хааныг өөд босны дараагаар татаруудаа аваад дутаах санаа гаргаж татаруудыг Монгол төмний нэгдлээс гаргах бүх зүрхийг агуулаа юу гин. Үгүй би тэгсэнгүй. Эцэг хааны чинь зарлиг ёсоор хувьд авсан тангууд иргэдийг авахар чамтай хөд нийлүүлэн дайтах гээд цэргээ цуглуулад болцсон газартаа дөхөх гээд явж байлаа гэлээ. Цуглуулсан цэргүүдийг өгөөдөө хаан тэр явдал дайн хийхгүй гээд тараасан. Ингээд би ордны хэвтүүл турхагтайгаа үлдлээ. Би таныг ийм учигт хартсан татар иргэд энд самуун гаргасан гээд нижгээ засгийн бичгүүд үзүүлсэн. Тэр нь энд тэнд гарсан самуун өмнөдийг тэмдэглэх төрийн хөх дэвтэр байлаа. Түүн дээр нь 10 хэдэн мучиг байна. Энэ бүхний ард таныг байна гэж байна. Өшөөгөөрэй, одоо таныг төрийн их жаягт хатан байх эрхийг чинь хурааж эзэн хааны гэрхээ хууль ёсны дагуу, жаяг ёсны дагуу хуралдай үгүүгээр авахар боллоо гэлээ. Хаан эцэг чинь өөд босноос би бүр хатан сентигээ алдах болоо юу? Үгүй, жаяг ёсны дагууд их хуралдаагаар л гэрээгээ бичгээ булаалгано гэхээс өөрөөр байхгүй гэлээ. Тэгвэл энэ санааны голомтыг чинь ингээд устгахчихъя гэд миний бяцхан орд өргөөг шатаачихсан. Би дотор байсан 6 хавартай хүү 13 хавартай охиноо авахар гүйж орсон юм. Тэр хоёрыг арай ч нэг аваад ордон гэрээ шатаалгасан. Доороо дугуйтай гэр мэдэж байгаа үсттэй. Тийм гэр. Ингээд цаг явдал бишцнийг ухан машид гүн харуулсаж хүүхдүүдээ аваад энэ нутгаас л холдъё гэж шийдээд мортсон. Цугтааж явсаар удалгүй бид туулын шугууд Иесүү гүн хатны охид хүүд дээр ирээд сууж байсан юм. Энэ өгөөдөө татар иргэд рүү турхирч байна. Цөөнч бол татаруудаа аваад ер нь явъя. Одоо бид төрийн хатад байхаа байж, төрийн мэдлэлтэй байхаа байж. Гэрхээ бичгээ ямартайч өртөөгөр явуулъя. Тэгж байхад учир нь олдох виз гэж шийдээд тэрийг нь явууллаа. Энэ үед аз болж ууган хөвүүдийн дайн эхэлсэн юм. Ингээд айл бүхний ууган хөвүүдийг татах аянаар бид тэнд сэм нэгдээд Батын нутг руу явчихсан юм. Ингэж зүүн чигт нь байсан татарууд баруун зүгт гарсан учигтай. Өгөөдөө хүүний авир эвдэрчээ. Бат хүүн чи биднийг түшнүү гэхэд эцгийн ачлалыг санаж баг ижи таныг ачлнаа гэд. Бид Батын нутагт хойгуул сувгуул ардт нь дэмээ өгөөд баг ноёд хатад болж аж төрөх болсон. Миний засаглах ухааныг Бат их сайн сонсно. Тэр намайг засагч заргаж байгаач гэж хүссэн. Би дуртаяа засагч болж хөвүүдээ Батын өрлөг жанжид болгоод амар жимэр амьдарсан ийм төвхтэй. Би ах ихч ихэс ахас татарууд болоод эзэн хаан түүний гэргийд охид хүүхнүүдийг ихэнтэй дурсан. Тэд бүхний хийж бүтээсэн ном судруудыг шимтэн уншиж, шөндөө уйлж тэр сайхан жаргалт өдрүүдийг бодон 62 нас хүртэл төрийн уйланд оролцож Бат
Батаас цаад хөвдөд нь зүтгэж явсан. 62 хаварт хүрсний эцэст заада эрт орой элгэн чулуу тэрвэрх цаг нь боллоо доо гэд тэр нутагт охид хүүхдүүдэд хатан ямар байх ёстой, хүмүүний сэтгэл ямар байх ёстойг заах жижигхэн сургууль байгуулад өөрсдийн сэтгэл зүрхэнд мөнхөлсөн ижил дасал болсон хаттын гоо сайхнаар бие авч явах охид хүүхдийг хүмүүнжүүлэх аргаас тэдэнд зааж тэгшилж явсан. Би 92 хүртэл насалж энэ үлд сургуулийг нээсээс хойш энэ зур бүртээ хатны зарим нэгэн судар, Иесу гүн дүгийнхээ судар, хулан хатны тэмдэглэл зэрэг бичвэр идүүд надад байсан тул тэр бүгдийг сангалзан уншсаар байгаа цээжилчихсэн. Тэдгээр хүмүүсийг ямар хүмүүн байсныг бусад хүмүүнээс илүү гэрчлэх чадaltaй болсон юм. Сүнсэндээ ортол цээжилсэн гэхүү дээ. Тийм учиг хэрвээ хүмүүний замбаа дахиж хүмүүн болж төрөх юм бол эсэнтэй онгод болж буух юм бол энэ л хаттын үнэн түүхийг энэ л игч дүүсийнхээ нэрийг нь мандуулан гарахыг хүсэж байна гэд би хөх тэнгэрт тангаралчихсан удаатай. Тэр л бол багаар хаттын судар, засгийн судар гаргана гэж зорин аж төрдөг нэгэн сүнс билээ би. Аянгат та бүртээ хатны тухай ярьж өгөөч. Тэр үед та ямар харьцаатай байсан? Юунд таалагдсан? Юуг нь та цээжилсэн байсан бэ? Есүс хатан. Игчдүү бидэн хоёр эзэн хаанд таалагдаад ус дөрийн ухаантайгаар хайр сэтгэл өгүйтэйгээр хандлан суусан. Татар нутагт байхдаа би хүрэгдэд талвсан хөвөнөө хүртэл алдсан шүү дээ. Ийм л сэтгэлийн хатуу итгэлийн гундууг үтсэн эм хүмүүн юм. Хандлан суусан энэ нэр өвнөх эрийг минь хороочихсан. Энэ хатуу зовлон яагаад намайг ороонвэ гэд гониж байсан. Харин миний дүүд бол эзэн хаан анх үдсэн эрен болно. Өдийдээ дүүмэн намайг биширч сэргэлэн ухаантай, бодол уужимтай, мөн эртэд бөө болсон чадамжтай гих авч би өөртөө бол энэ хүмүүний төлөө зүтгэх биш. Энд хатан сууснараа эрвэл твэрчгээд явбал сууж байхтал болно. Ямартай ч татараа л аварч байвал болно гэхээс илүү сэтгэж байгаагүй юм. Ингээд татар нутгаас яваад их аврагтай бид нийлсэн. Тэгэхэд найрсаг сайхнаар өгцөн нэгэн гоо хатан байсан нь бүртээ хатан байсан юм. Их хатны зовлогоор үргэлж яншаад л гарын үзүрт шивгчин шиг зарна байх та гэтэл тэгсэнгүй. Харин ч игчмэд байтал үс гизгээ хамтдаа самналдаж, элдвийг ярилцаж, хүсэл мөрөөдлөө хэлэлцэж энэ нутагт ихээ том сургуулийг байгуулгасан гэд. Би сурах их дуртай. Олон бичиг хэлийг бүгдийг бидээ сурахыг хүснэ гэхэд гайхаж байсан юм. Яагаад ийм сонирхон хатан төрөөвэ? Дайн болж байхад юун бичиг сурах гэж? Тэгтэл тэр хүслийг нь эзэн хаан биширч их тайван болохын цагт чамд сургууль байгуулж өгнө гэхэд тэр цаг болохоос өмнө би өөрөө сургуулаа байгуулчихнаа гэх бардан бөгөө цоглог тэр гоо хатныг биширлээ. Тэрхүү хатан бол бүртээ хатан байсан юм. Биднээс ахмаг байсан. Чингис хааны агуу их залуу эрч хүчийг тэгээд үлгэрлэж эхэлсэн юм. Тэр хатнаар. Ингээд бага ахугаас би мууг төвчдөггүй. Сайныг сайшаах туртай. Тиймээс 3 жил нүүдэлчин ёс жаяг, татар ёс жаягийн ижил болоод ондоо шин чанаруудыг уулын хатан, бүртээ хатан, манай татарын ирвэхий гэх ибхий хатан нараас сонсно. Татарын ибхий хатан нь уулын ижийн өргөө гэрт шивгчин болсон юм. Ибхий хатныг уулын ижи настай хүмүүн тул татаад өргөндөө авчгаж. Хатан хүмүүн байсан ч орон гэрээ тонуулаад хөвүүд өгтөө хороолгуулад гагц хөгшин биерээ амьд үлдсэн тул энэрч асарч гин. Тэр хаттын жаяг ёсыг нь сонсоод ер нь ний ардаар нь жаглах засгийг нь нэг сайхан цэгцэнд нь оруулчих юм байна гэж сэтгэхэд бидэнд суумал засгийг эзэн Чингис хаан цэргийн засгийг даруй бүтээгээд л байхад
одоо сууж байгаа ардууд бидний засаг тэгш биш байна. Хуучин аймгийн засгаараа байвч нэгдсэн засаг алга байна гэж тэр их засгаас шамдаж тэрийг тэгшлэх гэж үтсэн юм. Шууд оролцоход боломжгүй байсан учраас эхлээд өрх герт нь болох засагч бэлгүүтэйг дагсан. Тэр үед бэлгүүдээ засагч байсан юм шүү дээ. Аянгат найр засагч гэдүү Иесу хатан. Найр засна, ардыг засна. Засагч ноён юм. Бэлгүүтэйтэй хамт засаг хөтөлж авраг салахын үед туулын шугууд засагч болсон. Ван хан эргэж туураад аимшигтэн болоход буцаад авраг гэртээ засагч болж бууж нүүж ирсэн бүх айлуудад засаглахыг хүмүүн бүрдэн ярьж өгнө. Тэмгэмгүй бол шинэ айл нүүж ирвэл тэр засгийг мэдэхгүй тул зорж очиод уран дуудан угтан авч таниулдаг байлаа. Нэгэн тэзэн хаан ихэд бишээрч их сайн засагч хатан болжээ чи гэсэндээ. Одолгүй надад анх удаа авраг ордон өгсөн юм. Дүү бол хамгийн түрүүнд би ингэмээр байна хаантаа гэж шургаж байгаад дураа хашгичин шүү дээ. Ичимхий бибээр бас тэгж чадахгүй. Ингээд л сэтгэл зүрхэндээ засгийг л бодож ганцхан татаар гэхгүй Монгол нүүдэлчин нутаг бүрт амар амгалан ирж энэ аюулттай улам холдож байгааг харахаар баясаж байсан юм. Ингээд л арай хийж бүх нүүдэлчин аймгийг тэгшилж дуустал эзэн хаан хэлхийн дайтад дайн хийнэ гэд төвхнүүлж эхэлсэн. Энэ дайн ингээд дуусахгүй байсан юм уу гэд гол харлан шүү дээ. Бид чинь балгад хэрэмнээс халуун гал асгах ардуудтай байлдан шүү дээ. Бид тал нутгийг бодвол татар ардууд учраас Алтан улстай хид хідэн дайн хийгээд ялагдлах хохирлыг олоод үзчихсэн тул эзэн хааны нүүдэлчинтэй хийсэн дайнаас эрс ондоо гэдгийг сэтгэж байсан тул бас жаахан имээсэн юм. Тэгээд л миний дүү эхэлж хэлсэн юм. Эзэн хаантаа энэ би чинь мөхөн шүү дээ гэд. Тэгэхэд өглөн ижи гэд дууг нь харчихсан юм. Тэгэхээр нь би бас дүүгээ яллагдах бол хамт яллагдах ёстой гэд тулгар төрчин торлогдвол торлог би чинь мухарвал хин ханхуу чинь төр захирах юм бэ гэд дүүг бодвол арай чанга дуугарна зү. Ингэтэл мухалай жанжин муу юм гэд сэлмээ суглав. За ингээд өгдөг юм байна. Өвчглээ. Ашгүй өвчглээч гэх шиг сэтгэлд айх бас баясах аль нь л ирдэг юм билээ. Тэгэхэд эзэн хаан ийн өгүүлсэн. Зөв байна энэ хатад. Татар хатад зөв хэллээ. Үнэхээр би хан хөвнөр хэнийг тоонвэ гэд хан хөвнөөсөө өчөг асуух боллоо. Тэгэхгүй бол хоёр хатнаа алуулна үсттэй. Өгсөнч сэгсэнч хамтдаа гэж тангаргалдаг эгчдөө бит хоёр бие биеийг нөхсөн царай. Ингээд л эзэн хаан хан хөвүүдээсээ хаан болвол юу хийх вэ гэх утгад юм асуув. Гэтэл зүч үг хэлэхээс өмнө цагаадаа барьж аваад л энэ мэрэгдийн золбосог хаан болно гэж юу байсан юм гэдэл. Одоо хаан ширээгээ өгөх гэж байгаа юм шиг авирлаад л тэр утгыг халагдуулж хаанд хэн суух нь мэддэхгүй болчихсон. Толгойд хаан ширээг өгөхийг эзэн дээдээс сүулт нь хэлсэн. Аянгат та өөр хүмүүн сэтгэлтэй байсан ч тэрийгэ алуулсан. Тэгэхээр хүчээр ирсэн болохоор их хэцүү байсан бах. Иесу хатан. Тийм. Аянгат. Тэгээд хизээд нь эзэн хаанд тассан бэ. Ерөөсөө л ганцхан татаар төмний төлөөл улс төрийн зорилгоор л эзэн хаантай амьдарч байсан юм уу? Эсвэл дараа нь эзэн хааныг таалдаг болсон юм уу? Иесу хатан. Нартад сартад хамтдаа байгаа эрдээ тасдаг нь эмийн заяагаас хойш хизээ таснаа санахгүй ч учамгүй хайртайгаа л мэдэж байна. Ямартаач ирэнтэй бараантай, цустай, новштой энэ олон хоногуудын нэгэнд нь л тассан бололтой доо. Ямартаач энэ хүмүүнээс илүү бараатай сайхан ир байхгүй гэдгийг зүрх сэтгэл бие эрхтэн
Оюун ухаан бултаараа л хүлээн зөвшөөрсөн нэгэн гаргийн нар хизээ ирснийг сандаггүй юм. Шолоохондоо дурлаж дүүшгээ хөл алдсан гэвэл худлуулна. Харинтай навшилдах олон хоногийн нэгэнд нь л дасаж дээ. Аянгат. Эзэн хааны ямар зан чанар нь танд таалагддаг вэ? Есүс хатан. Сүр бараана. Шолоохон хэлэхэд сүр бараатай. Эрх хүмүүнийг дагаж байхад би эрх мэдэлтэй. Эрх мэдэлтэй байвал би ядаж нэг хүмүүний амийг, нэг хүмүүний гэрийг засах тэнхээтэй байна гэдэг. Энэ л сайхан шүү дээ. Тэгэхгүй ядарсан нэгэн мухрын шивгчэн болоод явах юм бол юуных нь хүмүүний амьдралд нөлөө үзүүлэх тийм хүч байхгүй шүү дээ. Иймээс би эзэн хааны сүр бараанд дуртай. Аянгат. Нэрээ тийм юм байна. Жишээлбэл та хааны хатан болоогүй бол дарагцсан аймагаас олзлогдсон нэг шивгчэн л байх байсан. Эсвэл өвчгсөн биз? Есүс хатан. Тэгдээ эрх мэдэл байхгүй. Тэр айлын тогоо шанагаас цаашхыг харахгүй. Гэтэл би хааны хатан болсон тул нэг айлын сайхан амьдрал, нэг улсын сайхан амьдрал, нэг аймгийн сайхан амьдралыг энэ гар, энэ тарих, энэ биеэрээ гүйцэтгэн гэдэг чинь өөрөө асар сайхан зүйл. Тэнгэрийн таалалд нийцсэн удган босны тэмдэг босоо. Онгод дээдтийн үгийг хатан үгэндээ шургуулад төмөнд хэлж байна гэдэг чинь төдий олон заслыг нэг л үгээр хийж байгаа босоо. Үн шиг сайхан хувь тавилан улаач хүмүүнд байна уу? Олон жахыг тэгшиллээ. Олон ч учгийг янзаллаа. Хэдийгээр тэд намайг хатан засагч жаяг засгийг нь заслаа гэж харахад тэр улбаа голомтоор харах балчир бүхэнд засаг хэрэгжээд л байвал хэдий олон сайхан онгод тэнгэрийн үйлийг тэгшгэж байна вэ? Хэдий сайхан онгод тэнгэрийн хүслийг эмэгтгэж байна уу? Би бие хичээгээд засгаал хэрэгжүүлээд явж байхад толгой өвдөхгүй. Төрд тэрслэхдэггүй. Хэдий олон хүмүүний ам, хэдэн олон хүмүүний эд, хэдий олон хүмүүний жаргал эрхэлээ. Эн чин жинхэнэ тэнгэрийн үйл босоо. Аянгат. Тийм байна. Есүс хатан. Тиймээс би энэ эзэн Чингисийн хааны тэнгэрт их талархнаа. Энэ бидэнд биш ээ. Тэр тэнгэр л намайг таалж олж ирсэн бизээ. Аянгат. Та яг хэрэгтэй болоод л таныг төвшүүлж авчирсан байх та. Тэгээд одоогийнхоор жишээлбэл бидэнд ийм сонио явдал тохиолддог шүү дээ. Хоёр улаач уулзахад урд насндаа онгодууд нь холбоотой байсан байдаг. Та нарын онгодуудад тийм зүйл байсан уу? Есүс хатан. Бидний онгодууд өстөн байсан. Аянгат. Хөөх тэгээд яана одоо таныг загнасан уу? Есүс хатан. Урд наснд би биенээ алж байсан өвөг дээдсийн хоёр хүүхэд нэг дор орчихсон. Тэгээд харахаас хамаг би ардс хийгээд биеэ өмөрөөд миний хэргийг чи өмөөсөн гэж алалцах хоёр онгод. Гэтэл аргагүй дээ ханилсан хоёр хос тэр амьдрал хэцүү байсан шүү. Аянгат. Тэр ястой хэцүү. Есүс хатан. Миний дүү отож онгод байлаа. Отож онгодод бол хүмүүн болгон мах болгоныг засаж болно. Тэнд учиг гарсангүй. Гэтэл би төрийн онгодтой. Эзэн хаан бас төрийн онгодтой. Энэ хоёр төрийн онгод, нэг нь татар төрийн онгод, нөгөө нь тайчууд төрийн онгод. Тэгэд өмнөдөө нэгийг модон элчинд хороож байсан хоёр онгод. Хөөс асгаран байсан. Тэр хоёр онгодыг нь зэрэгцүүлж буулгаж бид хоёр хэрэлдүүлж үтсэн. Эвлэрүүлэх гэж үтсэн. Яагаад ч нэмэргүй юм байлээ. Онгодтой угаас захирагдахгүй. Улаачтай онгод захирагддгийн жамаар нэг герт орсон гээд тэр хоёр улаачийн тангаргаар эвлэж сууж нэг герт багтахаас өөр аргагүй болсон. Онгод хүртэл тэрслэх үзэл их сонин.
Миний ардаад итгэх гэсэн сэтгэлд чи ингэж гай болсон. Нөгөөх нь бас би ингэж ард түмнээ итгэх гэсэн үзэлд чи гай болсон гэд хоёр бие шаантгалчихсан л хоёр онгод. Тэр хоёр чинь өмнө бол сэлэн бариад л би рүүгээ дайрч байсан хоёр хүмүүс. Яг л тэр сэтлэрээ хутга байвал дайрчих гэдэл улаачтай чинь хамт ална гэж орилоод л ийм учраас эзэн хаан өөрийгөө хүлүүлж байгаад би бас хүлүүлж байгаад буусан юм. Ингээд хоёр гартаа тойвуура бариад хицээ барина. Урд урдаасаа харж буусан. Ямартаа ч эзэн хаан хоёулаа энэ хоёрын өчгийг олж голомтод багтаахтаа л багтаана гэд би ч заа гэхээс өөр үг ямар хэлэх биш дээ. Ингээд хойноосоо дөрвөн өрлөгөөр буухад татаж бай гэд гаранд байх манжгаасаа бариулж байгаад зодтолдох юм бол салгаарай гэд буусан. Тэгэхэд би рүүгээ дайраад л хэрэлдээд л байсан. Бид бараг нар жарахын алдад буугаад өглөө нар мандахын алдад хамаг хөсөө цуулчихсан хоёр онгодын эвлэрэл дунд учгуудыг ойлгож хоёулаа л буруугүй юм байна. Яалтчгүй тэр цагт эвлэж хэлэлцэж өөдөөдөөсөө хараад ивэрээ хийж чадаагүй дэл алдчихсан юм байна гэд ухсан юм. Ингиж тэр хоёр онгодын сэтгэлд богших гомдол харуусал татар болон тайчууд түмэн яагаад муудалцах болсон ухааныг олох цагт нэг их сайхан сэтгэл уужраад л бие харахаар хайрч хүрэх шиг, халууч оргих шиг, ядрах шиг. Ядарч цуцсандаа хоёгтайгаа тэр чигтээ унтаад өчгчээ. Ноцолцоор байтал ятарсан байсан. Аянгат би хоёр ч удаа манай удмынхны дайсан байсан хүмүүсийн улаач нартаа таарч явсан. Санаандгүй үйл явдлууд болд юм билээ. Тэр хоёр онгод хоёулаа л цэцэн цэлмэг, хоёулаа л хэрэлдээд байсан уу? Иесу хатан учиггүй мөргөн цэлмэг нүднээс нь оч галтганаад л миний харахад эзэн дээдсийн нүднээс нь оч галтганаад л үг урсгаад л зэмлэл хэлээд л тэгж хоёр онгод учгаа олоход бид нэг амарсан даа. Ингээд үдийн алдад сэрвээ 3-4 цаг нойрсоод л гэтэл хойноо байсан 4 хүмүүнээ бид хоёр мартаад унтчихаж тэр 4 нүдэн хөхөрч өсөн хамраас нь цус гарчихсан бас их ядарсан байлаа. Уурсан хилэгнэж хэрэлдэх үедээ цаад бологч тэднийг тойвуураараа балбаад байсан байжээ. Савхтаа цохиод байсан гин. Тэгсээр байгаад 4 жанжнаа балбаад хайчихсан ийм түүхэн булттай. Үнэхээр хайхалтай түүхэн булт болсон шүү. Онгодод өсөл байвч эвлэрэх цаг байдаг. Тэр хоёр тэнгэртээ бие биетэйгээ уулзраагүй явсан ч улаачийн замналд учран залгсан. Аянгат учраа ололцоод эвлэрсэн юм уу? Хоёулаа Иесу хатан нэг үеийн төлөө зүтгэх болсон. Тэгээд өвлийн тахилгын дараа бидний хоёр онгод уулзаад л өнөө алалцах гэд мануулж байдаг буудаг онгодууд чинь хөөрөг солилцоод л эд солилцоод л тахилгын үеэр бид нар улаачаараа биш онгодоороо байна шүү дээ. Хоёр бинийгээ сайхан магтаж байна. Ёстой яадаг цэлмэг вилээ. Яадаг хатад вилээ. Яадаг шудруу билээ гэд нөгөө хоёр чинь нэвлэрчихсэн байсан да. Сонин өвөрмөц сонин ертөнц. Одоо тэр сонин ертөнцдөө өөрөө хөглөрөөд байна гэхээр бүрч их сонин ертөнц. Харамсалтай нь энэ их ертөнцдөө мунхаг улаачаа бас татаж оруулж чадсангүй дээ. Аянгат тэгж байгаад ухаарах байх та улаач нь алдаж онож байгаад л ойлгох юм чинь Иесу хатан алдахгүй байгаасаа л гэж хүсэх юм да. Гэхдээ эцэг эхийнхээ үгэнд ордог хүүхэд байдаггүйтэй адилхан яг эцэг эхийн зовлон шиг зовлон онгод бид хүртэж явах юм. Хэдийдээ нэг биеийг нь эзэмшин аж дөрөвч энэ биеийн эзэн нь улаач байдгаас л хойш бид үгэнд нь захирагдаж
эрт цагт эхнэр нөхөр байсан хоёр өнөө цагт хоёр хүүхэн болцоход л бие хараад л чиний улаач юу, миний улаач юу гэдэл сууж байх сонирхол юм байна лээ дээ. Хорвоо гэж. Ир байсан бол ханилуулна гэж бас зүтгэл байсан байх та. Нөхрөөсөө салчихсан юм чинь ханилахад яад юм. Нэгдүгээр гэргий, хоёрдугаар гэргий гэд энэ цагийн ёсыг мэдэхгүй баахан төвчгнөл байсан байлгүй дээ. За балчир минь үйлэнд нь сатаа боллоо. Өршөө низээ.